сайхан болчихсон байгаа. Ер нь энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсний урд нь би ганц сахараасаа салаагүй миний үе мөч өвдгөө байсан. Ядарч сулдгаа байсан. Би энэ ядарч сулдгаа байснагаа юу гэж ойлгодгоо гэхээр эсээ тэжээж байгаа учраас би ядархаа бэлдсэн байна гэдэг ойлголтыг авсан. Би одоо амины маш их цус багталттай одоо эд хэрэгтний авах зүүн ямар байх нь ойлгомжтой. Тэгээд энэ компани бүтээгдэхүүнийг хэрэглэснээр бол маш сайхан эрүүл болсон. Илэгний баг зэрэг 2.8-аас 2.3.4 хэмжээний тийм одоо хавдартай байсан. Би бол одоо нэг 6 сар уугаад тэгээд Атанбаатарын эмнэлэгт би бүх шинжилгээгээ өгөхөд миний шинжилгээ бол гайхамшигтай сайхан үр дүнтэй болсон мэдгцээ. Эхлээд бол одоо тэр нарсан цэцгийн тоосгод 200 төрлийн амин эрдэс бодистой бүтээгдэхүүнийг уусан. Дараа нь бол залгуулад хамт ерөөсөө хосны навсны эссенц гэдэг нэг гайхамшигтай бүтээгдэхүүн маань биеийн доторх одоо хорыг их гадагшлуулдаг, суцсыг тэлээдэг, цусыг шингэлдэг. Энүүгээрээ бол ер нь энэ хоёр бүтээгдэхүүний суур дээдлийн энэ хоёр бүтээгдэхүүн маань ерөөсөө гайхамшигтай үр дүн. Харвалт гэдэг бол ерөөсөө манай Монголоос өшөө газар бол байдгүй юм билэ. Харвалт бол одоо цус нь өтгөрөөд, суц нь хатуураад, суцны хан хатуурснаас бол харвалт гэдэг бол бий болдго юм билэ. Энийг бол би одоо нөхөр дээрээ бол маш одоо ойлгож эхэлсэн. Тэгээд харвалтанд бол юу сайн бэ гэвэл хусны навсны эссенц гэдэг энэ гайхамшигтай бүтээгдэхүүн бол цусыг шингэлдэг. Миний нөхөр бол ерөөсөө 1-р сард бол одоо ерөөсөө тэр харавхад бол хийх эвгүй болсон. Ярьж чадахгүй болсон, хүн танихгүй байсан. Тэгээд бол ерөөсөө 2-3 цагийн хугацаанд 2-3 ерөөсөө сарын хугацаанд бол миний нөхөр бол одоо ямар ч харавсан гэхээргүйгээр сайхан болсон. Ийм учраас ерөөсөө энэ одоо хусны навсны эссенц гэдэг маань гайхамшигтай гэдгийг бол та бүхэнд хэлж байна. Ер нь биологи идэвхт нэмэлт бүтээгдэхүүнийг 2010 онд эм эмнэлгийн хэрэгслийн хууль тухай хууль шинжилсэн хариулгаар батлагдахад биологи идэвхт нэмэлт бүтээгдэхүүнийг хуулинд оруулж одоо эмийн талаар төрийн зүгээс баримтлах бодлого зохицуулалтанд оруулж өгсөн. Энд бол эмийн мэрэгчлэлтний зүгээс би баяртай байдаг. Амин дэм, эрдэс бодис, витамин, ферментийн хүний биед байх хэмжээг тодорхойлж багжаар тодорхойлж байна. За уг амин дэм, эрдэс бодис, ферментүүд гэдэг маань хүний биед байх шимт бодисууд, эдгээр шимт бодисуудын тэнцвэрт байдал алдагдсанаар эдгээр шимт бодисууд хүний бие махбодод дутагдсанаар бодисын солилцооны тэнцвэрт байдал алдагдаж ихэнх өвчлөлийн их үүсвэр болдог учраас эдгээр шимт бодисууд хүний биед зайлшгүй шаардлагатай амин дэм, витамин, амин хүчлүүдийг байх ёстой хэвийн хэмжээнд хүн байлгаснаар эрүүл мэндэд хамгаалах гол үндэс суурь болдог гэдгийг хүн болгон санаж мэдэж байх ёстой юм аа.